За өнөөдрийн мэндийг хүргье. Надаа мал махыг эргэлтэнд оруулах чиглэлээр ганц нэг асуулт байна. За үндсэндээ 2024 оны мал тоолгын дүнгээр 57.7 сая мал. За 25 онд 20.5 сая төл хүлээж авсан гэдэг. Нийтдээ нэг 78.4 сая мал Монгол улсад өнөөдөр байна. Тэгээ үүнээс нэг 14.9 сая малыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн тооцоо судалгаа байгаа юм байна. Энэ 14.9-өөс нэг 4.9 сая толгой малыг экспортод гаргана гэсэн байдлаар энэ танилцуулагдлаа. Яг өнөөдрийн байдлаар яг хэдэн улсад 2025 оны хувьд хэдэн улсад хэдэн сая мал экспортод гаргаад байна вэ? За өнөөдөр яг гадагшаа экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжийн хичнээн аж ахуйн нэгж байна. Цаашдаа энэ аж ахуйн нэгжүүдийн тоо толгой нэмэгдэх боломж байгаа юу гэдэг дээр бас нэг маш тодорхой хариулт өгөөч. За яг одоогийн байдлаар энэ 10-11 сарын байдлаар энэ 4.9 сая толгой малын экспортод гарах малын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ? Он дуусаа энэ оны төгсгөл за мөн энэ өвлийн байдлаар он гараад хүлээгдэж байгаа гүйцэтгэл ямар шүү толгой гарах вэ? Энэ дээр нэг тодорхой бас мэдээлэл өгөөч. За 3 номер Жамал Сэрнээр хариулъя. За Нотгон баяр гишүүний асуултанд хариулъя. Үндсэндээ Монгол улс нийтдээ 37 улстай мал амтан түүний дагалдах бүтээгдэхүүнтэй 20 цэрийн протокол тохирсон байдаг. За өнөөдрийн байдлаар адууны махыг Оросын холбооны улс, Япон, бүгд найрамдах Хятад ард улс, Узбекистан, Казахстан, Тажикстан гэдэг эдгээр улсуудад гаргаж байна. За адууны мах нийтдээ нэг 25,000 тонн. За мөнгөн дүнгээр нь аваад үзэх юм бол 93.7 сая долларын мах гаргасан. За хонь ямааны махыг бол Азербайджан, Иран, Ирак, Хонконг, Узбекистан, за Арабын нэгдсэн Эмират, Катар, Вьетнам, Армен, Оман, Кувейт, бүгд найрамдах Ардсан Солонгос улс гээд нийтдээ нэг 14.9 сая тонныг нийтдээ 62.2 сая долларын ийм бүтээгдэхүүн гаргасан байна. За үхрийн мах Узбекистан, за малын дайвар Азербайджан, Ирак, Япон, бүгд найрамдах Солонгос улс. За малын дайвар бүтээгдэхүүн дотор хөлн гэдэс бол Азербайджан, Австри, Испани, Нидерланд, Япон, Итали, Узбек гээд улсууд руу гарч байна. За адууны махны экспорт хэрэгтэй Монгол улсад 14 аж ахуйн нэгж. За хонь ямааны махны түүхийн махын экспорт хэрэгтэй 18 аж ахуйн нэгж. За үхрийн түүхийн мах экспортод гаргасан 1 аж ахуйн нэгж. За малын дайвар бүтээгдэхүүн 5 аж ахуйн нэгж. Үлэн гэдэс 7 аж ахуйн нэгж. За дулааны аргаар боловсруулсан мах. За энэ дотор одоо консерв гэдэг юм уу одоо бусад төрлийн бүгд найрамдах Хятад ард улс руу гарч байгаа дулааны аргаар боловсруулсан махыг нийтдээ 14 аж ахуйн нэгж гаргаж байгаа ийм үзүүлэлт байна. За өнөөдрийн байдлаар гэхэд үндсэндээ 56,000 тонн мах нийтдээ гарсан. За бид нар бол нэг 160 гаруй мянган тонн махыг бол экспортлох боломж байна гэж ингэж тооцож байгаа. За урьдчилан гүйцэтгэлээр бид нар нэг 120 орчим мянган тонн махыг бол энэ явж байгаа урсгалаараа бол гаргачих бололцоо байна л гэж ингэж харж байгаа. За Томэр гишүүн долоолъё. Ер нь мах экспортлох аж ахуйн нэгжүүдийн тоо цаашдаа нэмэгдэх үү? Нэмэх шаардлага байгаа юу? Одоогийн тохирлын гэрчлэгээ авсан экспортлж байгаа аж ахуйн нэгжүүдийн чадамж, боломж болцоо ер нь хэр байгаа юм? Яагаад вэ ингэж асууж байгаа нөхөр маш олон аж ахуйн нэгжүүд тэр дундаа манай зүүн бүсд одоо мал мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүд маш ихээр одоо бас
мах экспортлох боломж байна. Бидэнд одоо энэ чөлөө зөвшөөрөл тохирлын гэрчлэгээ юм нь олдохгүй. Аж ахуйн чөлөө зөвшөөрөлтэй аж ахуйн нэгждэр одоо бас мах экспортлох ажил өнгөрсөн хугацаанд маш ихээр хийгддэг. Энийг одоо өөрсдөө хийдэг болмоор байна гэдэг асуудлуудыг маш их тавьдаг. Энэ тал дээр одоо бас яам нэг тодорхой хариулт өгөөч. 3 нэмэр Жамсрын дээр хариулъя. За салбарын яамны хувьд бол энэ мах бүтээгдэхүүн экспортлох, эрх авах хүсэл гаргасан аж ахуйн нэгжүүдийг аль болох л одоо тухайн улсууд руу одоо уламжлалж экспорт эрх авах, тухайн улстай импортлох эрх олох чиглэлд нь бол идэвхтэй ажилладаг. Гол нь энэ дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, энэ хүнсний хориод цэрийн олон улсын конвенцээр импортлогч улс импортлох бүтээгдэхүүнийхээ зөвшөөрлийг өөрсдөө өгдөг. За өөрсдөө эрсдлийн үнэлгээ хийж, хянан багталгаа хийж өгдөг. За манайхаас бол тухайн улсуудын хориод цэрийн нөхцөл шаардлагад тохирсон үйлдвэрийнхаа хянан багталгаанд орох итгэмжлэл хүсэлтийг бол тухай бүрж хөргүүлдэг. За энэ хүрээндээ одоо импортлогч улсуудаас одоо холбогдох зөвшөөрлийг олгодог. За энэ суур нөхцөл нь өөрөө энэ малын эрүүл мэндтэй холбоотой. За нөгөө талдаа энэ үйлдвэрлэлийн одоо За гүцэж хариулъя 3 нэмэр. технологийн урсгал гэдэг юм уу. За одоо энэ халаал технологи гэдэг юм өөрсдийнх нь шаардлага технологи байдаг. Энд нь нийцүүлээд бид нар аж ахуйн нэгжүүдийнхээ гаргасан хүсэлтийг тухайн импортлогч улсад хүсэлтийг гаргаад за эцсийн шийдвэрийг тухайн улсууд гаргадаг. За дээр нь энэ өвчтөний нөхцөл байдлаас хамаарат одоо бусад олон улсуудтай энэ хориод цэрийн нөхцөл шаардлага тохирох боломжууд байдаг хэдий ч тээврийн асуудал маш их хүндрэлтэй байдаг. За ялангуяа одоо манай хоёр хөрш буюу Оросын холбооны улс, за бүгд найрамдах Хятад ард улсын нутгаар салаад хуурайтан мал амьтны одоо арьс шир үүснээс айвар бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэхгүй гэдэг асуудал байдаг. Тэгээ энэ асуудлыг бид нар одоо төрийн дээд хэмжээний олон одоо айлчлал арга хэмжээнүүд одоо дараа энэ хүсэлтийг тавьдаг боловч тухайн улсуудад транзит тээврийн асуудлуудыг бол зөвшөөрдөг асуудал байгаа. Энийг бид нар шийдвэрлэж чадах юм бол одоо дэлхийн бусад орнууд энэ далайн тээврээр гэдэг юм уу бусад өөр өргөн боломжууд ашиглах болцоо байгаад. Отомэр гişин тодруулъя. Ер нь миний асуугаад байгаа зүйл одоо энэ экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэх шаардлага байна уугүй юу? Та нар юу гэж бодож байгаа юм? Ямар бодлого барьж байгаа юм? Эсвэл яг энэ 14, 18 гэдэг нөө төрөл тус махныхаа төрлүүдээр саяны тоонууд аж ахуйн нэгжүүдийн тоонууд хэлж штэ. Эдгээр өшөө нэмэгдэх шаардлага байна уугүй юу? Зах зээлийнхаа зарчмаар. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Дээрээс нь энэ хоньны ноосыг эргэлтэнд оруулах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ? Би саяхан тэр Share Mongolia гэдэг олон улсын төрийн бас байгууллагын Монгол дахь одоо салбарын төлөөлөлтөд уулзсан. Тэгээд цаашдаа энэ хоньны ноосыг эргэлтэнд оруулах чиглэлээр сургалт семинар, хөдөө аж ахуйн хамтаа хамтарч их юм боломж болцоо байгаа гэж ярьж байсан. Цаашдаа тэр ноос хяргах чиглэлээр залуучуудыг бэлтгэх сургалтуудыг хийх боломж байгаа гэж ярьж байсан. Мөн тэднэр нь өвөл. За 3 нэмэр Жамсрын дээр хариулъя. За Нотмберг шинэ асуултанд тодруулж хариулъя. Экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. За улс болгон харилцан адилгүй өөр өөрийн тавьдаг стандарт шаардлагуудтай. За манай дийлэнх одоо мал махны экспорт явж байгаа бүгд найрамдах Хятад ард улсад экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд тоог нэмэгдүүлэх шаардлага байгаад байгаа. Гэхдээ импортлогч улс бол тодорхой тоонд бариулах тийм зорилготой байдаг гэж хэлж болохоор байгаад байгаа. За тодорхой шалгуур шаардлагын үндсэн дээр зарим аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцлаад буцаагаад зөрүүлж оруулах тохиолдлууд байдаг. За түрүүний тэр улсуудын экспортын эрхийг тоог ярьсан зарим аж ахуйн нэгжүүдийнх нь эрх нь давхцсан байгаа ш. Дулааны аргаар боловсруулах хэрэгтэй мөртлөө давхар одоо ойрогт орнууд бусад улсууд руу гарах хэрэгтэй гэдэг юм хоньны маны мах хэрэгтэй гэдэг давхарцсан тоо бас байгаа. За хоньны ноосон дээр бол салбарын яамнаас бол цагаалт хөтөлбөрийн хүрээнд бол агц гаргахаар ажиллаж байгаа. Энэ чиглэлээр олон улс 3 нэмэр гүцэж хариулъя. олон улсын байгууллагуудтай хэд хэдэн хамтын ажиллагааг
эхлүүлээд ажиллаж байна. За мөн Монгол Улсын төрийн тэргүүний ажилтны хүрээнд бид нар Киргиз улстай хамтарсан одоо хоньны ноос боловсруулах, ноосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулад хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр холбогдох судалгаа хийгээд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд, мэргэжлийн холбоотой нэгтгэхэд ажлын хэсэг байгуулсан. Бизнесийн байгууллагын төлөөллүүд ажилласан. Тэнд нэлээд өндөр хүчин чадалтай үйлдвэр ашиглагдахгүй байгаа. Манайхаас түүхий эдээ аваад хамтраад ажиллая гэсэн юм тооцоо байгаа. Нөгөө талдаа ноосны асуудал гэж ярихаар нөгөө талдаа үржлийн асуудал ярих болж. Тэгэхээр манай ноосны өөрийн нөгөө шаардлага маань үйлдвэрлэлийн одоо шаардлагыг зарим тохиолдолд хангахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр үржил дээр бид нар нарийн наривтар ноосныхоо чиглэлээр үржүүлж, нарийн наривтар ноосоо бүрөө ашиглах юм шаардлага байгаа. Одоо За Жамсэрнэр Ротенберг гишүүнд бас бичгээр энэ юугаа бас өгчөрөө тодруулаад. За мөнгө сайхан гишүүн асуулт асууя.